бүхийн үс буюу чонмагийн үсний тухай. Сумо бүхийн бусдаас онцгордог содон зүйл нь яахын аргагүй тэдний гоёмсог, сүр жавхлантай чонмагийн үс засалт юм. Заримдаа түүнийг сумочийн амин сүнс, сүл тиймэрч гэж дууддаг. Шогун нэрний үед Японы ирчүүд бүгд чонмагийн үстэй байжээ. 1800-аад оны дунд үе буюу барууны соёл хүч төрөн орж ирэх үед засгийн газраас ирчүүдийг чонмагийн үсээ тайруулахыг тушаасан байна. Өнөө хүртэл сумогийн ертөнцид чонмагийн үс өвлөгдөн үлдсэн нь тус улсын анхны ерөнхий сайд Ито Хирабуми сумогийн гүн шүтэн бишрэгч байсан бөгөөд түүний оролцоо ихээхэн нөлөөлжээ. Сумо бүхийн үсний засалт чонмагийн болон ойчо гэсэн хоёр янз байдаг. Жүүригоос дээд зандааны бөхчүүд башууд барилдах үед болон онцгой үеүүдэд ойчо засалтаар засуулдаг. Эхлээд сукиабура буюу тусгай зориултын тосыг түрхэж, дараа нь аракуши буюу энгийн шүдтэй самаар самна. Энэ тос нь ванила болон бусад онцгой үнэрт ургамлаар үнэр оруулдаг бөгөөд үнэртгтүүдэд сумо бүх дэргэд байгааг мэдэж болох үс маш онцгой үнэртэй байдаг. Түүний дараа сукикуши буюу нарийн шүдтэй самаар шүүртэн самнан, эцэст нь сороикуши буюу хэлбэржүүлэх нарийн самаар үсний үгийг багцлана. Ойчо хэлбэрээр засах үсний урт 40-45 см байвал зүгээр гэж үздэг. Үсний дундаас нь бариад магеба буюу маге хэлбэрт оруулах сах модоор баруун зүүн талаас нь засч янзлана. Хэлбэржүүлэх самаар үсийг зассны дараа чонмагийн үзүүрийг жижиг тусгай хачаар огтлон засна. Үсчний барьж буй урт нарийн савх шиг зүйлийг маге савх гэдэг. Энэхүү гоёмсог ойчо засалтыг хийхэд 20 минут шаарддаг. Гинко буюу мөнгөн гүйлс модны навчны хэлбэртэй адилхан харагддаг учраас энэ засалтыг ойчо хэмээн нэрлэжээ. Ойчо маягаар самнаж сурахын тулд үсчин хүн нарийн мэргэлжлийн болтлоо 10-аад жилийн туршлага шаарддаг. Тийм амар хэлбэр биш ажээ. Энэхүү онцгой засалт нь сумоч хүний омог бахархал нь болж байдаг. Тэрхүү чонмагийн үсээ тайруулах нь сумочийн замлаа төгсгөж буйн илэрхийлэл болдог бөгөөд сумоч хүний хувьд сэтгэл зүйн нэгэн томоохон өөрчлөлт хувьсал болж цоо шинээр амьдралын гараагаа эхлэх үе нь бас болдог юм.